За Tesla Properties Group-ийн 5 дахь төсөл болох Sky Park төсөл нээлттэй. Тус төсөл нь Улаанбаатар хотын үн цэнтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн 91 айлын орон сууц, офис болон худалдаа үйлчилгээний цогц барилга байхаар төлөвлөгчээ. Мөн байгаль орчинд ээлтэй ногоон барилга гэдгээрээ онцлог. Tesla Properties Group сүүлийн 4 жилийн хугацаанд технологийн стандартыг баримталж ногоон ирээдүйг бүтээх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг ажил хэрэг болгосон. Sky Park төсөл нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хог хаягдал, усны мэнчмэдийг зохицуулах зэрэг ногоон ирээдүйг бүтээхэд чухал үүрэгтэй экологийн стандартыг баримталж байгаагаараа онцлог юм байна. За түүнчлэн төслийн судалгаанаас эхлээд барилга, угсралт хүртэл бүх үе шатанд хүн төвд төлөвлөлтийг шингээж олон улсын болон дотоодын тэргүүлэх зэргийн компаниудтай хамтран ажиллажээ. За Sky Park төслийн маань бид эдийн хоёр дахь лагшри зэрэглэлийн төсөл маань болж хөгжиж гарч байна. За энэ төслийн маань илүү онцлог нь гэвэл бидэд байгаль орчинд ээлтэй. За тэгээд mixed use гэдэг нь бидэд residence, mall, офисын гэсэн ийм хосолсон ийм төслийг хэрэгжүүлж байгаа. 91 айлын энэ орон сууц нь болохоор онцлогийн хувьд бол яг 100 м өндөр барилга гэж явж байгаа. За тэгээд давхрын өндөр нь бол энгийн орон сууцыг бодвол арай өндөр. За тэгээд бүтэн шилэн фасадтай. За үнсэн цэцэрлэг төрөлн рүү гарсан гүүрэн гарцтай. За гүүрэн гарц нь өөрөө дугуйн замтай гүүрэн гарц байгаа. Тэгэхээр үнэлтэйгээ пандстай тийм барилга байгаа юм. Сүүлийн байдлаар бол бид нэр хятад улсын Wanda Group-тэй хамтраад скизийн ажлын зургаад бол дуусгасан байгаа. Яг барилгын ажлын зураг буюу барилга барих хэсэгтэрээ бол хятад улсын Кабр гэдэг хятадын норм дүрм бичдэг буюу маш өндөр зэрэглэлийн нэг номерын компаниг сонгон зургийн ажиллаас хийлгэсэн байгаа. Sky Park төслийг хэрэгжүүлэгчдийн хувьд Монголд анхудаа 4-р үеийн худалдаа үйлчилгээний зохицолборыг нээхээр төлөвлөж байгаа гэлээ. Энэхүү төв нь зөвхөн худалдаа авалт хийхээс гадна ажил, амралт, соёл, спорт, entertainment зэрэг амьдралын бүх хэрэгцээг нэг дор хангасан орчинд 5 дахьтай үйлчилгээ авах, сонирхол, хоббигоо хөгжүүлэх, дурсамж бүтээх орон зайг зохицлоосноороо онцлогтой байна.